Сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэнд хүргэе. Хичээл эхлэхийн өмнө бид энэ 7 хоногт юу сурах талаар товчхон харцгаая. Хүн шинэ програм сурахад түнд дасах үе шат хэрэгтэй байдаг. Тиймээс энэ 7 хоног бол дасах процессын үе шат тул програмынхаа ерөнхий мэдлэгтэй болж дасах юм. After Effects-ийн интерфейс буюу цонхнуудын талаар, мөн ажлын талбарыг хэрхэн үүсгэх, өөрчилж өөрсөндөө эвтэйхэн болгох талаар, шинэ прожект үүсгэх, түүнтэй хамааралтай frame rate, дүрсний хэмжээ гэх мэт видео гэж юу болох талаар, ямарваа нэгэн дүрсэнд хөдөлгөөн оруулдаг keyframe-ийн талаарх суурь олголт, After Effects-ийн ажилтны үндсэн хэсэг болох layer-ийн талаар, хийсэн прожектоо хэрхэн рендерлинг видео болгох талаарх суурь олголт гэсэн хичээлүүдийг үзэж жижиг прожект дасгал ажиллах болно. Бид дараа 7 хоногт харин хэсэг бүрийг илүү дэлгэрэнгүй гүнзгийрүүлэн үзэх болно. Бүгдд нь амжилт хүсье. Ингээд эхнийхээ хичээлийг эхэлцгээе.